Сайн амнахаан дараагийнхаа бичлэгээр уулзж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2018 онд гарч байсан The Witness буюу гэр чимээх нэртэй Солонгосын нэгэн сонирхолтой кино ирж өгөхөд бэлэн болсон байна. Нэгэн залуу багажиндаа эмэгтэй хүн хөлжгсөн ууланд очиж булах гэж буугаар кино маань эхэлдэг. Удалгүй зорьсон газараа очиод багажаа онгойлготол эмэгтэй хүлээснээсээ мултарчихсан байх ба залууг цогж унгаачгаад зогтоож чаддаг. Үүний дараагаар зураглал солигдож манай голдор руу шилжиж байна. За энэ бол манай голдор болох сануу өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд шаргуу ажилласны эцэст шинэ байрандаа ороод удаагүй байгаа нэгэн. Шинэ байранд орсон баяраа тэмдэглээд ажлынхантайгаа үдшилэг маягийн зүйл хийчихэд гэрлэгөө харж байна энэ. Байрныхаа лифтэнд суух үедээ хөрш эмэгтэйгээ хальтхан айлгаад авах ба нөгөө эмэгтэй нь та орж ирэх замдаа эмэгтэй хүний хашгирах чимээ сонсоогүй юу гэж асуудал манай хүн угаасаа сонсоогүй учраа үгүй л гэдэг. Гэртээ орж ирээд унтах гэж байтал яалтчгүй гадаа нь эмэгтэй хүний хашгирах чимээ сонсогдохлоор нь очиод хартал киноныхэнд гарсан эмэгтэй зогтсаар аваад сануугийн байрны гадаа ирсэн ба яг манай хүнийг харах тэр мөчт нь нөгөө алуурчандаа баригдаад нүдэн дээр нь алуулчихсан тэр. Сануу чайд сандраад цагдаа дуудлага өгөх гэж байтал гинт ихнэр нь босч ирээд гэрэл хасааснаар алуурчныхаа аралд өртөжөгдөг. Яхав царайгаа харуулахаас өмнө нуугдаад гэрлийн унтрааж амтсан ч гэрэл асан цонхыг нь тоолж байгаад л шууд орц руу яваад орох ба манай хүн бэлтгэлтэй хүлээж байсан ч нөгөөх нь яхав орж ирдэггүй л дээ. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гартал хаалганыхын номер дээр захиа ирчихсэн байхлаар нь яг авах гэтэл байрных нь коло гэх нэртэй жоохон сэтгцийн асуудалтай залуу аваа цогтаачдаг. Хамгаалагч ах ирээд асуудалтай хүн гэдгийг тайлбарлаж өгөөд орой ирэхэд чинь захиаг нь авчихсан хүлээж байя гэж хэлдэг. За энэ бол саяны эргийг дааж авсан мөрдөгч. Манай мөрдөгчийн хувьд бол нэлээд хүндхэн эрэг болтгоо л доо. Учир нь гэвэл ямар ч камер байхгүй, дээрээс нь нүдэр үтсэн гэрч байхгүй болохоор улам л хүнд болдог. Нөгөө талд сануу маань алгын гэрч болчихсон ядаж байхад зүгээр ч нэг гэрч биш алуурчны нь манай хүнийг мэдчихэж магадгүй учраас нэлээд сэтгэл зовнилтой өдөр хоногийг өнгөрөөдөг. Бичлэгнийхэн дундуур гясны гоё мэдээлэл хүргээд хий. Буужин баяраа тоглолт болох гэж байгаатай холбогдуулаад Rocket Bean дуу хэн сайн дуулах вэ? Cover дууны уралдаан зарлагдсан байгаа мэлээ. 21-с дээш насны хүн болгон оролцох боломжтой уг тэмцээний супер шагнал нь Буужин баяраа тоглолтын тайзан дээр вокалист артистаар оролцох эрхээс гадна олон шагналын эзэн болох боломжийг UB брендийн зүгээс олгож байгаа юм байна. Хамгийн чухал нь уралдаан маань 8 сарын 14-өөс явагдаад эхэлчихсэн бөгөөд эхний шат буюу бичлэг хүлээж авах эцсийн хугацаа нь 8 сарын 21-нд дуусах юм байна лээ. Богинохон хугацаа үлдсэн учраас та бүхэн минь яраарай. Бичлэгийн эрхийг илгээх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулж байгаа учраас ороод танилцж болно. За ингээд та бүхэн амжилт хүсье. Бичлэг рүү орцгоё. Энэ хооронд мөрдөгч маань яг биеэр харсан гэрчтэй уулзаагүйч ойр ойрын хүмүүсээс олж авсан багахан мэдээллийнхээ ачаар хэрэг шөнийн 2 цагаас 4 цагийн хооронд гарсан гэдгийг мэдэж авдаг. Гэхдээ байрны голд хүн алах гэж 2 цаг болно гэж байхгүй учраас хохирогч руу 2 цагийн үед дайралт хийчихэд нэг тийш яваад 4 цагийн үед эргэж ирээд гүйцээсэн байх гэж таамагладаг. Мэдээж энэ таамаг нь зөв байдаг л да. Учир нь гэвэл анх сануу хэрэгтэн хоёр нүр тулах үед 2 цаг болж байсан ба орц руу норж хэсэг байж байгаад гарч ирээд хараахан үхэг байсан хохирогчийг гүйцээсэн цаг нь 4 цаг юм. Гэтэл энэ мэдээлэл нь удалгүй хэвлэлээр тарах ба хохирогч 2 цагийн турш амьд байсан гэдг нь ил болдог. Мэдээж энэ манай санаагийн хувьд үнэхээр гэмшмэр санагдлагүй яах вэ? Эдгээр тэр үед утсаа онгааж эвдлээд дуудлага өгөх боломжгүй болсон ч айж хулчилгүйгээр эхнэрийнхээ утсаар ч юм уу дуудлага өгөх боломж байсан гэдэг нь манай хүн хохирогчийг аврах бүрэн боломжтой байсан гэсэн үг. Үүний дараагаар мөрдөгч маань байрны камер шалгаж байгаад яг хэрэг гарах үеэр орж гарсан хүмүүстэй уулзахаар сануугийн гэрт ирээд эхнэртэй нь уулзаж хэдэн зүйл тодруулж авдаг. Дээрээс нь манай сануугийн тийжэдэг нохоо нь ягаад ч юм алга болчихсон учраас охин нь мөрдөгчөд олоод өгөөч гээд зарлалын хуцыг өгөөд явуулдаг. Яг гараад явж байгаа дуг нь сануутай тааралддаг л да. Гэхдээ сануу маань хэрэгтнийг харснаа хэлэх гэхлээр хажууд нь нэг сэжигтэй хүн байгаад байсан болохоор айсандаа олоод хэлж чаддаггүй. Уг нөгөө хүн нь удалгүй явчихдаг ба яг хэлье гэж бодтол мөрдөгчөд маань хэрэгтэн байж болцшгүйний талаар мэдээлэл ирээд яаралтай яваад өгдөг. Мэдээллийн дагуу очиод нөгөө хүнийг яг барьдгийн даваан дээр нөгөө хүн хор угаад амиа орлцдог. Цагдаа нарт олдохдоо хор ууж өгсөн байдалтай олдсон болохоос биш яг үнэндээ жинхэнэ алуурчин нь ирээд алчдаг л да. Ингэснээр цагдаагийн газраас олон нийтэд алуурчин амиа орлсон байдалтай олдсон гэх мэдээлэл цацах бөгөөд манай мөрдөгч болон санаа хоёр л үүнд итгэдэггүй. Мөрдөгчийн хувьд бол туршлага зүүн совингороо харин манай санаагийн хувьд бол угаасаа царайг нь харсан хүн учраас тэр амиа орлсон хүн нь жинхэнэ хэрэгтэн биш гэдгийг мэдэж байдаг. Яг ингээд байж байтал гинт хамгийн анх лифтэнд харсан хөрш эмэгтэй сануутай уулзахаар хүрээд ирдэг. Яасан гэсэн чинь энэ эмэгтэй ч гэсэн хэрэгтнийг харсан юм байна лээ. Тэгээ гэрлүүнд байн залгаад мөн дээрээс нь байрных нь орой эргэлдээд байгааг анзаарснаа ч хэлдэг. Таа ч гэсэн харсан бидтэй хоёулаа хамт очиод жинхэнэ хэрэгтний талаар цагдаад хэлье. Би ганцаараа явахаас айгаад байна гэтэл манай сануу би хараагүй та буруу ойлгоод байна гэж хэлээд гаргачихдаг.
Ингээд хүчээр гарах гээд ноцолдож байх үеэр хөршийнх нь утас унчихсан байгааг дараа нь анзаараад гэрт нь өргөж өгөх гээд очтол хаалга нонгорхоо хийж байдаг. Гайхаад яг орох гэтэл хөрш эмэгтэй аль үжээ алуулчихсан хажууд нь нөгөө алуурчин яг гэр дотор нь эд мөрийн баримтаа устгаад байж байх нь тэр. Гэтэл яг энэ үеэр нөгөө гайтай утсан дуграад мэдгчдэг бөгөөд хамаг уртаараа гүйж гараад хамгаалагчийн утсаар дуудлага өгөх гэтэл нөгөө алуурчин нь эхнэр охин хоёртой нь яг нүдэн дээр нь таарлцдаг. Хэрвээ дуудлага өгвөл алан шүү гэсэн маягтай хараад байсан болохоор нь дуудлага өгөхөө болоод арай гэж нэгэн эхнэр охинтойгоо уулзаа зогсож байтал бүр нэмэгдээд мөрдөгч хүртэл хүрээд ирдэг. Уг нь яг энэ үед шууд нөгөө алуурчин ардчин байна гэд хэлчих боломж байсан ч ягаад ч юм айсандаа нөгөө алуурчин сонсогдохоор чангаар би алуурчныг мэдэхгүй гэд мөрдөгчөд орилж хэлдэг. Яг хав санаа нь болохоор би чиний талаар цагдаад хэлэхгүй, тийм болохоор манай гэр бүлийг тайван орхиол гэж хэлсэн юм шиг байлээ. Гэхдээ л мөрдөгчтэй итгээд шууд алуурчныг хэлчихгүй дээ л гэж бодогдсон. Ингэснээр мөрдөгч ч гэсэн олон юм арилгүй явах ба үүний дараагаар алга болчихсон байсан нохоо нь гинт түрээд ирдэг. Яг л алуурчин нохоог нь барьцаалж анхааруулга өгж байгаад өөрт нь бүрэн итгэж болохоор болсон болохоор суллаад явуулж байна л гэлтэй. За ингээд эцэст нь алуурчин санаа зовох шаардлагагүй тайван амьдарч чадхаар боллоо гэтэл сүүл таалагдсан хөрш эмэгтэй нөхөр нь эхнэрээ хайж өгнө гэсэн зарлал наагаад явж байхдаа таарлддаг. Өөрийнх нь амьдрал аюулгүй болсон ч хоёрын хоёр аллахын гэрч болцоход юу ч хэлэлгүй хүмүүсийг зовлон дунгааж амьдрах сэтгэлийн там дунж байгаа нь. Өгний хооронд мөрдөгч маань хуваараа мөрдлөг хийсээр байгаад яг жинхэнэ эргэтнийг олоо таана амьдрдгийг нүртэл мэдэж чадсан ч даанч түүнд хэрэгтэн гих хангалттай нотлохоо байхгүй улмаас барьж чаддаггүй. Хэрэгтний царайг харсан байж болзошгүй 3 л хүн байгаа мэлээ. Манай сануу олон лифтэнд таарсан хөрш эмэгтэй, дээрээс нь тэдний өрөнд амьдардаг нөгөө сэтгцийн асуудалтай Коло гэж залуу. Хөрш эмэгтэйг алга болчихсон учраас сүүлчийн найдваргээд дахиад л манай мөрдөгч сануу дээр ирээд гуйтал манай хүн Кологоос мэдчих магадaltaйг сонсонгуудаа шууд уулзах гээд яваад өгдөг. Очиж уулзаад хэрэгтний хэрвээ харсан бол мэдгүй гэж хэлээрэн тэргээд байж байтал араас нь мөрдөгч хүрээд ирлгүй яхав. Албаар энэ мэдээллийг хэлээд ямар хариу үзүүлэхийг нь ларж исэн юм байна лээ. Ингэснээр манай хүн жинхэнэ эргэтнийг харсан гэдг нь тодорхой болсон ч буруу хүнийг барьсан цагдаа нарт итгэхгүй байгаа учраас зүгээр чимээгүй л байж бай гэж бодсон талаараа хэлдэг. За яг ингээд мөрдөгчтэй хэрэлдээ зогсож байтал хажуу хүнд нь байсан нөгөө Коло нь алга болчихсон байх ба хайсаар байгаад яваад очтол өглүүд болтлоо зодуулчихсан байх нь тэр. Зөвхөн хараамай бодож чимээгүй байснаас болоод 3 дахь хүн нүдэн дээр нь охирсныг хараад эцэст нь манай хүн цагдаа дээр очиж харсан бүх зүйлээ үннээр нь хэлэхээр шийддэг. Мэдээж манай мөрдөгч маань хэрэгтнийг угаасаа мэдж байгаа. Нотлог барин тийм үү амьд гэрчил байвал барьж чадхаар байсан учраас шууд л хэрэгтнийг барихаар хөдөлдөг. Яг гэрт нь явж ороод барих гэтэл гэртээ газ дэлбэлж цагдаа нарыг саатуулчихад нөгөө хүчин зугтаачлгүй яах вэ? Хамаг амьдрал гэр бүлээ дэнчин тавиад цагдаа нарт мэдээлэл өгсөн чинь нөгөөдөл нь барьж чадалгүй хүрээд ирэх нь тэр. За ингээд нэгэнт барьж чадаагүй учраас гяс эхнэр охин руугаа очие гэж бодоод такси өрөөд явж байтал гинт нөгөө алуурчин чинь зам дээр нь гарч ирээд алах гэж байна гэж бодтол алуурчин нь биш нөгөө хөрш эмэгтэйгийн нөхөр нь байж таардаг. Ягаад манай хүнийг алах гээд байгаа юм бол гэсэн чинь алуурчин энэ нөхөртэй нь уулзаад хэрвээ санааг алах юм бол эхнэрийг чинь соллоно гэд илчгсэн юм байна лээ. Гэхдээ азар мөрдөгч ирснээр нөхрийг нь зогсоож чаддаг. Гэтэл яг үнэндээ нөхрийг нь ингэж явуулсан нь нөгөө алуурчин чинь эхнэр хүүхд рүү нь очих гээд цаг очиж исэн юм байна лээ. Гинт ойлгосон сануу маань мөрдөгчөө хүртэл орхиод машиныг нь аваад гэрлүүгээ явуулдаг. Уг нэхнэртэй яасан ч хүн таалга тавьж болохгүй шүү гэж загсан ч нэг тэнэг цагдаагаас олоод нөгөө алуурчин нь гэрлүү нь орох боломжтой болчихдог. Гэхдээ азар эхнэр охин хоёр нь өөр өрөөнд ороод таалга төгжиж амьсны ачаар гиндүүлээд алуурчныг цохиж унгаагаад цухтааж чаддаг. Яг баригдахын даван дээр орцноосоо гараад хүмүүстэй уулзаж чадсанаар нөгөө хөөжөөсөн алуурчин чинь өөрөө зүгтгаас өөр аргагүй болдог. Яг энэ үеэр манай санууч ирэх бөгөөд одоо л энэ бүхнийг дуусгая гэж бодоод алуурчны араас хөөж эхэлдэг. За тэгээд манай хүн араас нь хөөгөөд барьж аваад нэлээд үзэлцсэний эцэс цохиж унгаагаад яг алдгийн даван дээр үерийн ус бууж ирээд хоёуланг нь урсчихдаг. За тэгээд удалгүй ухаан ортол үерийн усанд хөрш эмэгтэй цогцсноос гадна нэлээд хэдэн арга яснууд ил гараад ирсэн байдаг. Ингэснээр эцэст нь хэрэгтний гарт өртсөн бүх хохирогчид ил гарч ирээд алуурчин ч гэсэн баригддаг. Үүний дараагаар манай хүн нүүхөр болдог ба явахынхаа өмнө байрныхаа дор очиод туслаараа гэж орилоход харамсалтай нь хинч гарч ирдэггүй. Саяны хэсэг бол киноны маань сүүлийн үзэгдэл байсан ба одоо цагт хүмүүс зөвхөн өөрийн хар амиа бодож амьдардаг болжээ гэсэн санааг харуулах гэж оролцсон юм болов уу гэж бодогдсон. За нэг ийм кинонд манайхаа тэгээд бичлэгэн таалагдсан бол дардаг юмудаа дараараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.